Hey guys, Boltcoin. За hi everyone, Toka байна. За тэгэхээр Gigatalk манай контентын хамгийн ихний дугаар та бүхэндээ хүрч байна. Өнөөдрийн бид хоёрын бэлдэж ирсэн хамгийн hot topic гэх юм бол За let's go те. За миний бэлдсэн хоёр topic юм бол эхнийх нь болохоор Nvidia гээ нийт одоо үнэлгээ 4 trillion доллар хүрчихжээ. Вау. За хоёр дахь topic бол хоёр дахь сэдвэр болохоор Magnificent 7 гэдэг 7 одоо Америкийн хамгийн том компаниуд байгаа. Бид нар бол тэдний нөгөө нэг earnings result гэдэг түрүү 7 хоногт энэ 7 хоног гарч ийн. Тэгээд тэр талаар бас хальт ярилцъя гэж бодсон. За тэгэхээр миний хувьд болохоор өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улс өөрийгөө хиймэл оюун ухааны салбарт бол хамгийн том тоглогч болно гэдгийг бол зарласан. Энэ чухалаараа Дональд Трамп бол 6 сарын 23-ны өдөр Америкийн AI план буюу хиймэл оюун ухааны акшн планыг бол танилцуулсан. Энэ талаар ярина. Хоёрдугаарт нь гэх юм бол Meta компани өөрийнхөө судалгааны хүрээнд бол өөрийнхөө гараар удирдах болдог, зөвхөн бугуйв зөв удирдах болдог технологиг бол танилцуулж байгаа. Энэ талаар бол ярина. Ингээд хоёлаа шууд сэдвүүрэг оръё. Окей. За тэгээ. За болтгоо. Ерөнхийдөө одоо ингээд дэлхийд хамгийн өндөр үнэлгээтэй компани юу хэн гэж бодож байна чи? Nvidia. За яг үнэ. Nvidia дөнгөж сая 7 сард энэ сард нийт үнэлгээ нь 4 trillion доллар ингээ хүрлээ. Тэр бол ингээ бүр бодоход арай л их тоо тий 4 trillion доллар гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Бараг 1 trillion доллар гэдэг чинь өөрөө маш их мөнгө тий. Хэдэн улс вэ? Одоо тийм хэдэн улсыг ингээ нэгтгэсэн юм байна гэмээр тий. Гэхдээ энэ бол маш сүүлийн хэдхэн жилд ийм том одоо үнэлгээнд хүрсэн байна тий. 2021 онд жишээ нь бол 1 trillion ч хүрээгүй байсан нэг дунджаар нэг 700 тэрбум долларын тэр 700 тэрбум долларын өөр амар их тий. Тэгэхэд сүүлийн одоо 3-4 жилийн хооронд 4 trillion доллар хүртэл маш их ингээд өсөлттэй бөгөөд одоо ингээ харж байгаагаар бол нөгөө жил болгоных нь өөрөх нь өсөлт гэж байдаг шүү дээ. CAGR гэх тэр CAGR нь бол жил болгоных нь өсөлт нь нэг 59% байгаа юм байна. Тэгэхээр энэ бол яа харахгүй маш том мэдээ бол болсон байна. За тэгээд яагаад ингээд харсан бэхээр ингээд харахаар Nvidia гэдэг компани чинь өөрөө өмнө нь бол илүү нэг тийм за тоглоомтой холбоотой компани мэт те гейминг секторт илүү байсан. Чи хэрвээ тоглоомыг тоглодог бол мэддэг л бах нөгөө GeForce RTX гэл нөгөө яг нэг тийм тоглоомд зориулагдсан одоо графикстай холбоотой GPU гэдэг тиймэрхүү бүтээгдэхүүнүүдийг гаргадаг байсан бол одоо бол шал өөр бараг нэлээд өөрчлөгдсөн байгаа. Яг гейминг сектор нь одоо хүртэл байж л байгаа л та. Гэхдээ Nvidia гэдэг компаниг ингээд салбараар ингээ хувааж үзэх юм бол дата центр буюу яг тэр дата центр дээр байгаа хиймэл оюун ухаанд одоо оптимайз хийсэн тэр GPU хэдэн GPU бүтээгдэхүүн байгаа л та Blackwell, Hopper эдрэгээд тэр бүтээгдэхүүнүүд нь өнөөдөр бол нийт Nvidia энэ жил бол 131 тэрбум доллар одоо борлуулалт авчирсан байна. Тэр бол маш өндөр тоо. Тэгэхээр энэ 131 тэрбум долларын борлуулалт нь Nvidia компани одоо 89% эзэлж байна. За тэгэхээр ер нь 4 trillion долларт хүрэх гол одоо шалтгаан нь юу байсан гэж таны хувьд ер нь харж байгаа вэ? Тий. Яагаад ийм өндөр үнэлгээтэй байна вэ гэх юм бол миний харж байгаагаар бол яг хиймэл оюун ухаан мэдээж. Тэгээд яг энэ хиймэл оюун ухааны салбартаа энэ чипийг хагас дамжуулагчийг бол үйлдвэрлэж байгаа. Энэ хагас дамжуулагчийг үйлдвэрлэж байгаа компаниудын яг энэ хиймэл оюун ухаантай тулгуурсан энэ чипийг бол өнөөдөр үйлдвэрлэж байгаа хамгийн том компани Nvidia. Nvidia-гийн зах зээлийн market share өнөөдөр 90% юм билээ. Тэгэхээр тэр бол маш өндөр байна тий. За тэгээд орлого нь бол тий өнөөдөр энэ дата центрт руу яг одоо нийлүүлж байгаа энэ Nvidia-гийн чип бол 4-5 жилийн өмнө 10 тэрбум доллар л байсан. Тэгэхэд өнөөдөр 130 тэрбум доллар хүрчлээ тий. Тэгээд ирээдүйд хүмүүсийн харж байгаагаар бол бараг 200-300 долларын одоо тэрбум доллар л хүрэх боломжтой гэж харж байгаа. Тэгэхдээ яг хүмүүс ингээд харахаараа зүгээр Nvidia-г яг нэг хардвер талаасаа яг зүгээр энэ хагас дамжуулагч чипийг үйлдвэрлэх талаас гэж хараад байдаг. Яг үнийг хэлэхэд энэ хардвер дээр болон бас энэ нэг софтвер бас байгаа юм билээ. Тэгэхээр Nvidia-гийн софтвер нь болохоор CUDA гэдэг тийм софтвер байгаа. Тэр CUDA софтвер яадаг вэ гэхээр одоо чи жишээ нь за OpenAI-д ажилладаг одоо developer байлаа тий. Чи тэгээ тэр OpenAI-д ажиллаж байхдаа OpenAI-гийн тэр ChatGPT буюу тэр том large language model тэр хиймэл оюун ухааныг одоо train хий гэж бодъё тий. Train хийхийн тулд чи код бичих хэрэгтэй. Тэр код бичихтэй болохоор чи софтвер ашиглах хэрэгтэй. Зөвхөн чи Nvidia-гийн чип байлаа гэд тэр кодыг бичиж болохгүй. Ямар нэгэн софтвер дээр бичих хэрэгтэй. Тэр софтвер дээр бичихийн тулд чи CUDA-г өнөөдөр ашиглаж байгаа. CUDA нь болохоор тэр нөгөө Arden framework гэдэг тэр нөгөө нэг кодыг бичихэд тусалж байгаа зөндөө олон нөгөө library гэж байдаг. Тэр library нь болохоор одоо TensorFlow ч юм уу PyTorch ч юм эднэр байгаа. Тэгээ тэрнэр нь болохоор энэ CUDA-та маш одоо нөгөө зангилаатай үүссэн.
тэр нь бол бас нэг тийм экосистем лок гэдэг те. Одоо AMD ч юм уу Intel ч юм уу ингээд өөр бусад өрсөлдөгчид өнөөдөр Nvidia-тэй одоо хардвер талаасаа ингээд яг боломжийн чипүүдийг бий болгосон ч гэсэн тэр софтвер нь өнөөдөр байхгүй учраас Nvidia өнөөдөр хүртэл ингээд маш өндөр тийм эзлэгтэй байгаа юм. За тэгэхээр ер нь бол технологийн мэдээ гэхээр дандаа сүүлийн үед ялангуяа өнгөрсөн жилийн хугацаанд гэх юм бол дандаа хэмэл оюун ухаантай хэмэл оюун ухааныг ашигласан инновац хэмэл оюун ухааны талаарх мэдээллүүд илүү давамгайлж байна. Яг үүний хажуугаар бол Америкийн нэгдсэн улс бол өөрсдийн AI Action Plan 2025 буюу өөрсдийн хэмэл оюун ухааны талбарт өрсөлдөх стратегийн төлөвлөгөөг бол Дональд Трамп танилцуулсан. Үндсэн 3 зорилго, 3 толгойн зарчмыг бол баримталж байгаа юм байна. Эндвэрт нь бол инновацийг түргэсгэн. Өөрөөр хэлэх юм бол инновацийг түргэсгэн гэдэг яан вэ гэдэг нь болохоор шинээр гарч ирж байгаа хэмэл оюун ухаан дээр суурилсан бүтээгдэхүүн болон инновацид тавих зөвшөөрлийн одоо баримт бичгийг бол багасгана. Өөрөөр хэлэх юм бол та хэрвээ хэмэл оюун ухаан ашиглаж бүтээгдэхүүн гаргах юм бол танаас шаарддаг бичиг баримтын тоо багасна гэсэн үг. Мөн дээрээс нь татвар тарифын өнгөлөлт бол ойлгомжтой буурна. За хоёрдугаарт нь гэх юм бол Америкийн нэгдсэн улс бол AI-ийн дэд бүтцийг өргөжүүлнэ буюу AI-ийн экосистемийг бол одоо бүрэлдүүлэх зорилгоор бол томоохон бүтээн байгуулалтыг хийнэ гэж бол зарласан. Гуравдугаарт нь гэх юм бол Америкийн техник технологи буюу AI хэмэл оюун ухаанаар ашиглаж байгаа платформыг бусад орны зах зээл рүү бол экспортлох 3 үндсэн зарчмыг бол баримталж байгаа юм байлээ. За тэгээд үргэлжлүүлээд болохоор энэ дээр яг юу дурдгдсан бэхээр энэ төлөвлөгөө нь бол нийт 28 хуудаснаас бүрдэн хамгийн гол тоглогч буюу Хятадын чиглэлд бол энэ бодлого бол гаргасан байлээ. Тэгэхээр Трамп бол өөрөө юу гэдэг байгаа вэ гэхлээр хамгийн гол нь глобал өрсөлдөөнд буюу стратегийн өрсөлдөөнд бол Америк ялж чадна гэдэг итгэл үнэмшлийг бол төрүүлээд байгаа. За гэхдээ яг үүний хажуугаар бол юу болж байгаа вэ гэхлээр Шанхайд босон хурлын үеэр бол Хятадын талаас юу үзэж байгаа вэ гэхлээр Америкийн нэгдсэн улс бол хэтэрхийн нэг талт бодлогыг бол хэмэл оюун ухааны системд бол баримталж байгаа. Үүнийг олон талт болгох мөн дээрээс нь гаднаас оруулж ирж байгаа импортын одоо хэмэл оюун ухааны импортод бол хориглох татвар болон тарифын өнгөлтийг үзүүлэх ёстой. Одоо бол бүр ингээд хэрэг бодох юм бол хэмэл оюун ухаантай холбоотой гаднаас Америк руу импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн дээр тавих одоо тарифын юу бол хувь бол 25-аас бараг 100% болтлоо ингэж өсөж байгаа юм байлээ. Тэгэхээр Хятадын зүгээс бол илүү олон талт хамтын ажиллагааг гаргаж ирээч гэсэн үндсэн ухуулгыг бол гаргаж байгаа юм байлээ. За тэгээд ер нь бол ингээд энэ хурлын үеэр бол юу үргэлжилсэн бэ гэхэлэр цагаан ордны зүгээс ч гэсэн ер нь бол AI-г бол эдийн засаг үндэсний аюулгүй байдлыг хангах хамгийн гол технологи хэрэгсэл гэж үзэж байгаа юм байлээ. Тэгэхээр хэрвээ энэ уралдаанд хэмэл оюун ухааны одоо болж байгаа уралдаан буюу худалдааны дайн технологийн дайн хэрвээ Америк улс ялагдах юм бол үндэсний аюулгүй байдлаа алдах хэрэгцээ гэдгийг бол энэгээр илэрхийлж байгаа юм байна. Тэгээд тэрнтэй ч адилхан ерөнхийдөө яг энэ хэмэл оюун ухааныг одоо хамгийн урдаа барьж байгаа технологийн компаниудын үнэлгээ ч гэсэн маш өндөр өсөж байна. Тэрнийх нь нэг нь мэдээж Nvidia сая $4 трлн хүрсэн гэдэг. Тэрнтэй адилхан яг энэ S&P 500 гэдэг одоо зөвхөн тэ Америкийн одоо хамгийн өндөр үнэлгээтэй эсвэл одоо хамгийн чухал стратегийн ач холбогдолтой 500 компани гэдэг байгаа. Тэр 500 компанийн дотор Magnificent 7 гэдэг бас тийм 7 компани байгаа, tech компани. Тэр 7 компани болохоор одоо Google буюу Alphabet тэ, Tesla, тэгээд Microsoft, Facebook буюу Meta, тэгээд Amazon, Apple, Nvidia гэдэг энэ 7 компани ерөнхийдөө бол бүрдсэн байдаг. Тэгээд яагаад энэ ач холбогдолтой вэ гэхээр энэ 7 компани яг энэ сүүлийн 7 хоног болон одоо энэ 7 хоногт өөрсдийнхөө нөгөө улирлынхаа тайланг болон ингээ гаргаж ирж байгаа тий гаргасан байгаа. Тэгэхээр Alphabet, Tesla, Google, Tesla хоёр бол түрүү 7 хоног бол гаргасан байгаа. Тэгээд энэ 7 хоног буюу дараа 7 хоног бол ингээ Microsoft, Meta, Amazon, Apple, Nvidia-гийн компаниуд бол гарна. Юу надад илүү сонирхолтой санагдсан бэ гэхээр тэр тайлангаасаа илүүтэйгээр энэ 7 компани чинь өнөөдөр одоо S&P-гийн нийт 34% эзэлдэг болцсон тий. Тэгэхээр нийт ингээд 500 компани ингээд байдал ерөөсө 7 компани нь тэр тухайн индексийн 3.1-ийг өнөөдөр эзэлдэг болцсон. Амар энд хүчтэй болцсон шиг санагдаж байгаа. Ийм бол байгаагүй тий. 2014 онд жишээ нь тий 10 жилийн өмнө бол энэ 7 компани нийлээд нэг 9-10% л байсан тий. 10%-аас бага 11 байсан чинь өнөөдөр 3.1 болж том болсон байна. Тэгээд энэ 7 компани нийлээд өнөөдөр бараг 17 триллион долларын ингээ үнэлгээтэй долоолоо нийлээд тийм болсон байна. Тэр нь бол мэдээж яг нөгөө хэмэл оюун ухаантайгаа бас сашгүй холбоотой гэж харж байгаа тий.
Тэгэхээр энэ би зүгээр нэг хөрөнгө оруулагч одоо хүний талаас ингээ харахаараа нэг concentration risk амар их болцсон байгаа байхгүй юу. Ерөнхийдөө хүмүүс одоо хөрөнгө оруулагч хүмүүс ингээд индекс руу маш ихээр хөрөнгө оруулдаг. Тэ яагаад гэхээр нэг солонгожруулалт буюу тэ diversification гэж их ярьдаг. Тэгэхээр өнөөдөр чи S&P 500 ингээ мөнгө их юм бол яг diversify бараг хийж чадчих нүгөө юу гэдэг бараг асуулт ингээд толцсон. Энд чинь 34% эзэлсэн байгаа. Тэгээд химэл оюухан чинь өнөөдөр маш өндөр хурдаар өсөж байна. Зарим хүмүүсийн одоо тооцоолж байгаагаар бол одоо химэл оюуханы энэ маркет нь бараг 10 триллион доллар хүрч магадгүй гэж харж байгаа. Тэгээ яагаад 10 триллион доллар хүрч магадгүй гэж харж байгаа гэхээр ерөнхийдөө өнөөдрийн хамгийн ихээр хэрэглэгдэж байгаа химэл оюуханы бүтээгдэхүүн бол одоо ChatGPT, Copilot гэх мэт янз бүрийн юмнууд байна. Эдгээр нь бол бидний одоо өдөр тутмын ажил хийж байгаа хүмүүсийн одоо бүтээмжийг ихсгэж байгаа тий. Тэгэхээр чи нийт одоо за бид нар 7 тэрбум ингээд хүн амтай дэлхий ингээд байлаа гэх юм бол тэрнийх нь яг одоо хөгжсөн орн одоо наас ингээд 1 тэрбум хүн сар болгон тий жишээ нь $100 ингээд ChatGPT ч юм уу эднэрт ингээд төлөөд өөрсдийнхөө бүтээмжийг 40-50% ингээд өсгөөд явна гэвэл тэр бол амар тийм ер нь бол болцсошгүй одоо сценарио байгаа байхгүй тий. Тэгэх юм бол 1 тэрбум хүн сар болгон $100 одоо хиймэл оюухан руу subscription байдлаар ингээд мөнгө өгөөд тэгээд бүтээмжийг өсгөөд явж байхад бол тэр бол easily те айгүй амархан 1 триллион одоо орлого оруулах боломжтой борлуулалтын тийм бүтээгдэхүүн одоо маркет байгаа байхгүй те. Тэгэхээр нөгөө нэг revenue multiple гэж ярьдаг борлуулалтын multiple-ыг за 10-аар үржүүлэх юм бол тэр чинь өөрөө шууд 12 триллион ингээд долларын бүтээгдэхүүн болсон байгаа те. Тийм учраас энэ маркет дээр энэ зах зээл дээр одоо тэргүүлж байгаа энэ Magnificent 7 компани өнөөдөр 34% байна. Тэгэхэд хиймэл оюуханы хөгжил дөнгөж эхэлж ийн гэхээр энэ нь өөрөө бараг 50% руу одоо 2030 он гэхэд хүрэх боломж бол айгүй ер нь амар хандлагатай байхгүй тий. Тэгэхээр энэ concentration risk гэдэг бол амар гарч байна. Нөгөө too big to fail гэдэг шиг энэ 7 компани өнөөдөр бараг нөгөө Америкийн бараг эдийн засгийг ингээд авч яваад эхэлж байна тий. Тэргээрээ илүүтэйгээр энэ 7 компани одоо founder CEO тий хүмүүс нь ч гэсэн нөгөө politics буюу одоо юу руугаа politics руу бас ороод эхэлчлээ тий. Одоо чинь Elon Musk, Trump хоёр амар сайн найзууд болох ч юм уу. Ингээд ерөнхийдөө бас иймэрхүү бас эрсдлүүд бол харагдаж байгаа маа. Тийм politics гэсэн дээр бас ер нь бол Donald Trump бол хайцангуй нээлттэй бодлогыг барьж ажиллаж байгаа юм байна. 2024 он Joe Biden гарч ирээд Joe Biden-ийн нөгөө батлсан хэмэл оюуханы эсрэг аюулгүй байдлын тухай захирамжийг бол Joe Biden Donald Trump цуцсан. Тэгээд олон нийт бол илүү ямар хандлагаа ажиглаж байгаа гэхээр хүмүүсийн мэдээллийн аюулгүй байдал алдах эрсдэл үүсэж байна. Тэгээд хэмэл оюуханаар дамжиж гэдэг дээр юм байлээ. Зөвхөн Donald Trump-ийн ерөнхийлөгчийн харж байгаа бодлого бол илүү хэмэл оюуханаас гарах эдийн засгийн ашиг хүртээмжтэй болгох гэдэг бодлогыг баримталж ажиллаж байгаа юм билээ. Сонирхолтой. Тий. Тэр айгу өнө ерөнхийдөө заах Байден Трамп гэхээс илүүтэйгээр зүгээр нөгөө арт түмнээ ингээ хараад үзэх юм бол хамгийн анх ChatGPT ингээ гарч ирэхэд те нэг талаасаа ингээ бүтээмж амар өссөн нөгөө талаасаа ер нь бол тийм амар хүчрхэг тийм бүтээгдэхүүн байсан те хиймэл оюухан өмнө яадаг байсан бэхээр дандаа одоо нэг яг одоо D2C буюу яг ингээ консюмерт ингээд өнөөдөр хэрэглэгчээр тийм бүтээгдэхүүн байгаагүй зүгээр нөгөө нэг компаниудын бүтээмжийг ингээд одоо ихсгэх чанартай дандаа нэг B2B тийм бүтээгдэхүүн байсан. Гинт ингээд D2C яг ингээд миний өмнө ингээд би ChatGPT хэрэглээд эхлэн гот жоохон айдас үрсэн те. Юу энэ химэл оюухан чинь ингээд бүх юмыг ингээд мэдээд байна. Ингээд ямар ч ингээд асуултыг амар сайн хариулж чаддаг болоод байна гэдэг. Ерөнхийдөө жоохон айдас гарсан байж магадгүй. Тийм ч учраас Biden administration үед бол за энэ яг өнөөдөр ирээдүйд яг юу руу хүрэх гээд байгаа юм те. Тэгэхээр энийг одоо бүр нөгөө get out of hand буюу те ингээд бүр эвгүй болохоос нь өмнө ямар ч ямар нэгэн тийм одоо регуляц дээр үүсгэх хэрэгтэй гэж бол харж байсан. Одоо хэдэн жилийн дараа бол яг бид нар тодорхой хэмжээний ойлголттой болчлоо. Химэл оюуханыг ерөнхийдөө 3 хэсэгт хаваад байгаа тий. За 2 хэсэг ч юм уу. Нэг нь болохоор AGI гэж байгаа. Одоо Artificial General Intelligence, нөгөөх нь болохоор Super Intelligence гэдэг. Тэгэхээр энэ Artificial General Intelligence гэдэг нь болохоор ерөнхийдөө хүний бүх бүтээмжийг одоо маш өндөр хувиар өсгөх чадвартай тим химэл оюуханы бүтээгдэхүүнийг бий болгох. Энэ бол ингээ бүх салбарт одоо эерэг үзүүлэн тэ. Тэгэхээр энэ AGI-г бол тэгтээ тэргүй өнөөдөр бол энэ топ компаниуд бол хийж чадах нь бол ингээ тодорхой болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр
энийг хийснээрээ тэгтээ тэргүү одоо нөө эдийн засгийн бүтээмжид маш өндөр одоо эерэг одоо хүчин зүйл үзүүлнэ. Тийм ч учраас тэрийг өнөөдөр чиний хэлсэн шиг ингээд Трамп саппорт гэдэг ингээд явж байна те дэмжиж явж байна. Тэр нөгөө миний ярьж байгаа тэр нөө супер интеллиженс гэдэг нь болохоор бүр бидний өнөөдрийн ойлгох боломжгүй одоо баг нөгөө химэл байхаа нэг терминатор шиг те баг ингээд дэлхийг эзлэх ч юм уу. Тийм төрлийн intelligence өнөөдөр яг үүсэх үү гэдэг нь бол maybe not. Тэр бол яг бас яг мэддэхгүй байгаа. Тэрийг бол ингэж нөгөө нэг салгаж өнөөдөр бол чадсан. Хэдэн жилийн өмнө бол тэрийг салгах боломжгүй байсан. Бүх хүмүүс ингээ айсан байсан тий. Сүүлийн мэдээг танилцуулъя. За энэ нь болохоор Meta компанийн зүгээс бодвол нэгэн шин бүтээгдэхүүн буюу одоо продуктыг судалж байгаа гаргахаа бол танилцуулсан өнгөрсөн 7 хоногт бол энэ нь болохоор яах вэ гэхээр хүний бугуувч ашиглаад хүний одоо цахилгаан энергийг мэдрээд тэгээд тэр нь болохоор хүний булчингийн үйл ажиллагааг мэдрэх чадвартай технологи буюу хүн гараараа бугуувч зүгээд компьютерийн дэлгэцийг бол удирдах боломжтой тийм технологиг одоо бүтээж байгаа юм лээ. Meta компанийн зүгээс бол яг юу гэж байгаа вэ гэхээр энэ нь бол илүү хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан байх болно. Буюу ямар нэгэн байдлаар гараа хөдлөх боломжгүй эсвэл бол хөдлөх боломжгүй хүмүүст тэр хүний булчингийн түрүүний булчингаас гарч байгаа цахилгаан энергийг мэдрээд тэр хүний хөдлөхийг чам хөдөлгөөнийг өөрчлөлтөнд хамаглаад буцаагаад тэрийг хөдөлгөөн болгох чадвартай тийм технологи байна гэж бодвол Meta компани зүгээс үзэж байгаа юм байна. Ер нь бол гэхдээ нөгөө Mark Zuckerberg-ийн хувьд ингээ харах юм бол те нөгөө нэг хэсэг манай хүн чинь Metaverse руу нэлээд орно гэд те. Тэгээд Metaverse руу орохын тулд яг хідэн одоо нэг requirement шаардлагууд байгаа тий. Тэр шаардлага зарим нь болохоор яг нөгөө software тий. Одоо интернет маш өндөр хурдтай байх хэвээр, нөгөө latency амар бага байх хэвээр, 5G 6G-ийн одоо тэр нөгөө network-ыг бий болгох хэвээр ч юм уу тий. Гэхдээ илүү софтвер гэхээс илүү нэг хардвер нь илүү хэцүү байсан тий. Тэгэхээр хардвер дээр болохоор өөрөө Oculus-ыг бий болгох хэрэгтэй. Би Oculus нэгтэй. Oculus 2 нь хамаагүй сайн байж магадгүй. Тэгээд тэр Oculus дээр ингээд хараад үзэхээр яг тэр нөгөө чиний сая яриадсан тий гарын хөдөлгөөн тий хүмүүсийн тэр одоо intent мэдээ тэр бүх юмыг бол нийтэн судалдаг. Тэгэхээр зөвхөн миний юу харж ирэх гэхээр Zuckerberg-ийн хувьд бол одоо чиний өнөөдөр ингээд тэр гаргаж байгаа одоо хөршлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан маусыг ингээд халах тэр бүтээгдэхүүн бол ингээд зүгээр overnight те нэг шөнө ингээд гарцсан биш. Энэ бол маш олон жилийн бас хөдөлмөр тэгээ зүгээр илүү өөр нэг тийм одоо өөрийнхөө технологиг одоо use case гэдэг те илүү өөр нэг use case болгож гаргаж байгаа юм шиг надад харагдаж байна. Окей. За тэгэхээр энэ 7 хоногийн манай бид хоёрын сонгож авсан хамгийн топ 4 мэдээг бол танилцууллаа. За тэгээд үргэлжлүүлээд хоёлаа хамгийн одоо бидний thumbnail дээр харагдаж байгаа гол дүргээ. Хоёр оноос бол ер нь цахилгаан машины зах зээл бол илүү хурцсаж эхэлсэн гэж болж байна. 1994 оноос хойш эхэлсэн BYD 2002 он гэхэд бол өөрсдийн анхны цахилгаан машиныг танилцуулсан боловч ер нь бол зах зээл дээр BYD бол одоогийн шиг том тоглогч биш байсан. За тэгэхээр ер нь юу болоод байна гэдэг дээр хоёлаа илүү эхлээд ярилцъя. Цахилгаан машины зах зээл ер нь хаашаа чиглэж байна? Энэ гол өршөлдөөн Америкийн нэгдсэн улс болон Хятадын хооронд яаж илэрч байгаа вэ гэдэг дээр хоёлаа ярилцъя. Яагаад энэ айгуу сонирхолтой өнөөдөр салбар вэ гэж ингээд хараад үзэхээр мэдээж цахилгаан машин өөрөө сонирхолтой. Тэгээд цахилгаан машин бол нэг тийм segway буюу ирээдүйд яг одоо хиймэл оюуханыг ашиглаад autonomous car гэж байгаа тийм бүр fully ингээд self driving одоо тийм машиныг бас бий болгохын одоо эхний шатнуудын нэг нь одоо цахилгаан машин гэж бас нэг бодлоо бас харж болно тийм. Хоёр дахь талаасаа яагаад бас өнөөдөр яг энэ сэдвийг бид нар өнөөдөр хүндэх хэрэгтэй вэ гэхээр цахилгаан машин чиний түрүүн хэлсэн тийм 2000 за 2 он тэгээ 1900 он эхэлсэн ч гэсэн өнөөдөр 2025 оны хувьд бол нийт цахилгаан машины одоо борлуулалт нь одоо нийт машины зах зээлийн 25% ингээ хүрсэн. За 22% ч юм уу те 22-оос 25% ингээд хүрсэн байна. Нийт 800 тэрбум долларын одоо борлуулалт дэлхийд даяараа хийцэн байна те. Тэгэхээр энэ нь өөрөө маш өндөр хурдцтай өссөн салбар байгаа байхгүй те. Би энэ харж илтэ 2014 он гэхэд зөвхөн 300 мянган одоо цахилгаан машин байв. За EV-гээ явчих те. Томьёолын хувьд EV ингээд зарагдсан байсан. Тэр нь бол одоо нийт зах зээлийн бол 1.3% байсан. Нийт автомашины зах зээлийн нийт автомашины зах зээлийн 1.3% байсан. Тэгэхэд ингээ өнөөдөр 2025 буюу 10 жилийн дотор 25% руу орсон байна тий. Жил болгоных нь одоо өсөлт нь бол хэдэн хувь дээр яваад байгаа тий. Бараг маш өндөр өсөлттэй. Ковидын хойноос бол ер нь нэлээд эрчимжиж эхэлж байгаа. Яг жил болгон 25 ингээ 30% өсөд байна тий. Тэгэхээр энэ нь өөрөө маш тийм том маркет болсон байна. Тэгээд
тэрэн дээр яг чиний хэлсэн яг үнэн тэрэн дээр бол хятад бол маш том тоглогч болсон байна. За тэгэхээр тэрэн дээр хоёлаа бас илүү дэлгэрэнгүй ярий те. Хятад бол яалтчгүй зах зээлийн хувьд бол нэгдүгээр том. За тэгээд яг хуу BYD гэдээ хоёлаа яриад байгаа боловч яг хятадын зах зээлээр бол өрсөлдөж байгаа дотооддоо өрсөлдөж байгаа маш олон компаниуд байгаа. Үргэлжлүүлээд Америкийн нэгдсэн улс бол нэг бодлогыг барьсан. Энэ нь болохоор Хятадаас Америкийн нэгдсэн улс руу бараа бүтээгдэхүүн гаргах, оруулж ирэх тохиолдолд бол тухайн бүтээгдэхүүний 25-аас 90% татварыг бол төлнө гэсэн. За яг үндсэндээ бол энэ дээр хятадын зүгээс бол өнгөрсөн онуудад ямар арга хэмжээ авсан бэ гэхлээр бол засгийн газрын компаниудаас бол BYD шиг том цахилгааны цахилгаан машин бүтээдэг компаниудад бол хамгүй хөрөнгө оруулалт хийсэн. Үндэсний үр дүнд бол BYD өнөөдөр Tesla-тай өрсөлдөх хэмжээний Tesla-гаас давсан sales market буюу борлуулалтын хэмжээгээр бол гарч ирж байгаа. За тэгээд үргэлжлүүлээд танаас асуухад таны харж байгаагаар энэ өрсөлдөөнд аль нь илүү давмгаалгах хандлага ажиглаж байгаа вэ? Яа, чиний хэлсэнтэй ерөнхийдөө санал маш нэг байна те. Гэхдээ чи бас нэг хальт ярьсан. За үнэлгээний хувьд нэг юм ярьсан. Хоёрт бас засгийн газрын оролцоо үүрэг те. Тэгэхээр засгийн газрын оролцоо үүрэг миний хувьд бол маш том сэдв. Тэгээд яг энэ цахилгаан машин EV-ний маркетд бол маш өндөр хувиар нөлөөсөн те. Зөвхөн BYD ч биш. Яг чи түрүү хэлсэн те. Хятадыг ингээ харах юм бол BYD-гаас өөр зөндөө олон бас том хятадын компаниуд бол өнөөдөр ингээд Xpeng, NIO те, Xiaomi ч гэсэн ингээд байгаа те. Энэ бүх компаниуд ч өнөөдөр бол цахилгаан EV руу нэлээд орцсон. Тэгэхээр нөгөө засгийн газрын support дэмжлэг маш их гарсан байна. Тэгэхээр хятадыг зүгээр ингээд хараад үзэх юм бол за сүүлийн бараг 10 жил шууд бос байдлаар 230 250-ад бараг тэрбум долларын дэмжлэг EV зах зээл рүү бол ингээд шингээсэн байна. BYD руу бол нэг сүүлийн 4 жил бол 3.6 тэрбум доллар дэмжлэг үзүүлсэн жишээтэй тий. Тэгэхээр ингээд өөрсдийнхөө нэг local компаниуд бол нэлээд сайн дэмжиж байна. Зүгээр автомашины зөвхөн за цахилгаан машин гэхээс илүү зүгээр автомашины ингээд зүгээр зах зээлийн ингээд хятадд ингээд хараад үзэх юм бол 20-30 жилийн өмнө бол ерөөсөө хятад чинь машин барьдаг хүн бараг байгаагүй юм байлаа шүү дээ тий. Хүн болгон зүгээр дугуйгаа унаал явдаг байсан. Тэгээд машиныг яаж худалдаж авдаг байсан бэхээр зөвхөн улс төр тий government юм уу эсвэл том байгууллагуудын л зөвхөн машинууд явдаг байсан. Өөрсдөө л хизээч машин барих өөрсдөө ухсрах ямар ч боломжгүй тий тэр зах зээл нь бий болоогүй. Тэр үед хятад яасан бэ гэхээр Америкийн болон Германы тий Volkswagen за тэгээд нөгөө Detroit-д нэг 3 том машины компани байгаа тий Ford, GM Stellantis үлээ. Тэгээд тэднийг ингээд ерөнхийдөө хятад руу оруулж ирсэн. Оруулж ирэхдээ яасан бэхээр за чи манай энэ том маркетад энэ зах зээлд тий машин үйлдвэрлэмээр байгаа бол заавалчгүй хятадын компанитай joint venture хийж орж ирэхдээ 50-50%-тай орж ирээд өөрсдийнхөө машиныг үйлдвэрлэгээд тэгээд тэр машины компаниудыг хятадд тэр том үйлдвэрүүдийг бариулаад тэрнээсээ ингээд ноу хау буюу бүх юм ингээд сураад тэгээс сурж дуусан гутаа ерөнхийдөө буцаагаад тэр маркетад зах зээлээс гаргаа ичиж байгаа байхгүй тий. Тийм жоохон жиг хандлагатай бүгдийг ойлгоод Tesla дээр ч гэсэн ерөнхийдөө бол тэгсэн. Tesla гэхдээ түүхэндээ хамгийн анхны ямар ч JV-гүй нэг хятадын local компанитай оролцоогүйгээр өөрийнхөө subsidiary хятадд байгуулсан анхны компани билээ. Тийм. Тэгэхээр 100% яг өөрийн юутай ownership-тэй 2 плантыг хятадд бий болгосон тий. Тэгэхээр тэгсэн ч гэсэн тэр нөгөө IP буюу know how-ыг бол маш хурдан хятадд сурсан гэж бол яг хүмүүс ярьдаг тий. Юу салбарт бол хятадууд тэгээд байна тий. Тэгж байна. Гэхдээ чиний түрүүний хэлсэн BYD Tesla хоёрыг ингээд харах юм бол өмнө нь бол ингээд BYD-г яаж хардаг байсан бэ гэхээр за BYD бол ямар ч лсэн Tesla-тай ингээд харьцуулахад машиных нь чанарын хувьд бол тий арай нэг жоохон доогуур нөгөө target audience нь бол ингээд ерөнхийдөө илүү mass market-д зориулсан арай жоохон чанар муутай тэгээд гол нөгөө нэг Tesla-тай өрсөлдөж байгаа нэг арга нь бол яг нөгөө үн дээр тий 10-аас 12 мянган долларт бол чи айгүй хөрхөн BYD-гийн цахилгаан машиныг бол авчих боломжтой. Tesla 10-аас 12 мянган доллар. Tesla бол ерөнхийдөө 40-оос 50-аас эхэлж байгаа те хамгийн бага нь. Байсан бол өнөөдөр бас тэр зураг л жоохон өөрчлөгдөж байна. BYD бол зөвхөн үнийн тоглолт хийхээ болсон байна те. Өндөр high premium market дээр ч зах зээл дээр ч гэсэн өнөөдөр бол гой машинууд ингээд оруулаад ирсэн байна. Хойлоо жоохон ингээд юу яах юм бол бүр суураас нь ярих юм бол цахилгаан автомашин ер нь бол яагаад гарч ирсэн. Тэгээд 2020 оноос бол 2020 оноос бол ковидын дараагаас бол нэлээд эрчимжиж эхэлсэн. Тэ үйлдвэрлэлийн тоо борлуулалтын орлого худалдаа авчинтай бол нэлээд зах зээл дээр бол нэмэгдэж эхэлсэн. Энэний гол учир шалтгаан
гол учир шалтгааныг та хоёр нь юу гэж харж байгаа вэ? Тийм, миний бодлоор хэдэн шалтгаан байна. Нэг нь бол мэдээ зах зээлийн одоо дэмжлэг тий засгийн газрын дэмжлэг гэж бүгдээр ярьсан. Нөгөө талаасаа бас нөгөө environment, health environment одоо clean energy environment тий одоо юу нөөц төрөгч тий CO2 тэдрийг ерөөдөө багасгах байдалтай хаана би нэг тийм статистик уншиж байлаа. Яг хоо юу цахилгаан машиныг яг үйлдвэрлэхэд ерөнхийдөө тэрнээс гарч байгаа одоо pollution тий greenhouse pollution тэр бол яг өндөр байд юм лээ. Ягаад гэвэл тэр нөгөө нэг батарейн ингээд нөгөө нэг үйлдвэрлэх арга нь өөрөө бас нэлээд одоо carbon dioxide гаргадаг. Тэгвэл машин болцсныхаа дараа бол чи зөвхөн цахилгаанаар явчихж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бол гайгүй. Нөгөө талаас болохоор ICE гэдэг нөгөө internal combustion engine гэдэг одоо бидний зүгээр classic машинууд тий одоо бензинээр явдаг. Тэр бензинээр явдаг дотоод шаталттай. Тэр бензинээр явдаг машин чинь болохоор дараа нь дандаа бензинээр явж байгаа болохоор мэдээж carbon dioxide emit хийгээд явж байна. Цахилгаан машин бол гэхдээ үйлдвэрлэсэн цагаас хойш 1-2 жилийн дотор бол одоо өөрийн гаргасан тэр нөгөө нэг шаталтаагаас одоо тэнцэж байгаа гэж бол харж байгаа. Тэгэхээр мэдээж байгаль орчинд бол ээлтэй. За тэгээд хамгийн их одоо гаргаж байгаа push нь бол мэдээж хятадаас гэж хэлсэн тий. Хятад бол одоо ерөнхийдөө юутай газрын тостой нэлээд хамааралтай юм байлээ. Импортын хувьд одоо нийт одоо жил болгон газрын тосныхоо хэрэгцээний 70% бол импортлдог. Тэгэхээр тэрийг өнөөдөр би одоо байхгүй болгохын тулд тий цахилгаан машинуудыг бол нэлээд эрчимжүүлсэн гэж бас хард юм байлээ. Нөгөө талаасаа хятад түрүүний чиний бас хэлсэн шиг нөгөө инновац те одоо нөгөө стигма гэдээ байсан шүү дээ те тэр өнөөдөр инновацийг бий болгохын тулд одоо дэлхийд дээр зөндөө олон салбаруудаар бол ингээд өрсөлдөд эхэллээ те сошиал медиа дээр жишээ нь өөр ингэсэн одоо TikTok за гар утсан дээр бол ингээд Xiaomi, Oppo гээл те зөндөө Huawei гээл зөндөө олон компаниуд байна. За хиймэл оюухан дээр бол одоо тэр нөгөө нэг Deep Link үл юу лээ DeepSeek те DeepSeek-ийг бий болгоцсон ч юм ингээд ерөнхийдөө салбар болгон дээр ингээд өөр ингэсэн том одоо нөгөө нэг инновацид ингээд бий болгоцсон тоологчдод гаргаж ирсэн. Машин дээр ч гэсэн автомашин дээр болохоор яг нөгөө зүгээр классик одоо ICE те дотоод шаталтай тийм машинуудын одоо өнөөдөр салбар дээр бол өрсөлдөхөд бол хэцүү. Ягаад гэвэл дэлхийд дээр зөндөө олон том компаниуд өнөөдөр байгаа. Тэгэхээр тэрийг нөө leapfrog буюу шууд дараачин шат руу ороод өрсөлдөе гэж бол харсан байлээ. Тэр нь бол яхахгүй одоо цахилгаан машин байсан тийм. За тэгээ яг энэ асуултаас үргэлжлүүлээд ер нь саяхны хүртэл бол дэлхий бол нэг төлөлт буюу Америкийн нэгдсэн улс бол илэрхий давмгаад нэг тоглогч байсан. Одоо бол 2024 он гараад 2025 он тий 21-р зууны одоо дунд үе хүртэл бол хоёр төлөлт гэдэг систем болцсон. Тэгээд энэ юу вэ гэхээр бол мэдээж одоо худалдааны тамдаа тий худалдааны тамдаа нь үргэлжлүүлээд юу явж байгаа гэхээр технологийн дайн болж өргөжинд хэлж байна. Тэгэхээр миний гол асуух чинь асуулт нь бол ер нь хятадын одоо цахилгаан машины зах зээл дээр орж ирж байгаа одоо энэ эрс шинжилэлт нь ер нь хятад Америкийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа вэ гэдэг талаар. Хоёр хувааж болох юм тий. За өнөөдрийн байдал зөвхөн яг EV буюу цахилгаан машин дээр өнөөдөр одоо энэ хоёр тоглогчийн хэн нь одоо ялах вэ ч юм уу тий. Тэгээд ирээдүйд одоо хэн илүү ялах боломжтой вэ? Ирээдүй гэдэг нь болохоор autonomous car тэгээд химэл оюухан. Тэ тэгээд тэрнээс гадна бас химэл оюухан дээр тулгуурсан өөр бүтээгдэхүүнүүд гэх юм бол одоо робот такси ч юм уу те роботикс ч юм уу ингээд иймэрхүү бүтээгдэхүүнүүд байгаа. Яг цахилгаан машин буюу EV дээр ингээд хараад үзэх юм бол баг BYD баг илүү болцсон байж магадгүй юм шиг харагдаж байна тий. Технологийн хувьд бол яг хуу Tesla-гаас тодорхой хэмжээний бас сурах зүйл байгаа гэж бол харагдаж байгаа. Тэгвэл энэ gap нь бол сүүлийн 3-4 жилүүд бол хамаагүй нэрсэн гэж бол хүмүүс харж байгаа. Борлуулалтын хувьд ойртож байгаа. Борлуулалтын хувьд бол аль хэдийн одоо энэ жил ингээд даваад гараа авчлаа. Хятадын компани гэдэг утгаараа угаасаа Хятад нь өөрөө одоо дэлхийн хамгийн том зах зээл байна тий. Одоо Хятадд нийт өнөөдөр цахилгаан машин унж байгаа нь 50% байгаа тий 50 гарцсан нийт борлуулалт жил болгоных нь борлуулалтын нийт машины борлуулалт машины борлуулалтын 50% нь өнөөдөр EV болцсон ч юм уу тий. Тэгэхээр энэ том маркетд угаасаа өөрөө BYD байгаа учраас тэр маркетыг бол тэгтээ тэргүй улам хожоол явах бах. BYD ч нөөрэ 21% байгаа тий зах зээлх хувьд чидрүүлсэн Tesla болохоор 8%, өмнө нь бол 20% байсан. Тэгэхээр 8% болоо дараа жил 2030 он гэхэд бараг хэдэн ч болж багассан тий Хятадтай. За технологийн хувьд бол тийм байна. Тэгээ бусад орнууд руу бол өнөөдөр BYD яхаарахгүй хамаагүй бага хүнээр одоо өндөр high quality чанартай бүтээгдэхүүн машинуудыг гаргаж байгаа учраас тэр сегмент дээр ч гэсэн миний бодлоор BYD бол хожиж магадгүй. Тэгээд хизээ нэгэн цагт Америк руу
хятадын цахилгаан машинууд бол зарагдаж эхлэх байх. Өнөөдөр бол мэдээж нэг ширхэгч зарагдахгүй байгаа. Тэгээд нөгөө үн талаас тэнцвэржүүлэхийн тулд Trump administration 25% 100% болгосон гэсэн тий. Тэгэхээр $10,000 орж ирж байгаа машин чинь бараг $20,000 ороод ирж байна тий. Тэгтээ still өнөөдөр Tesla-гийн машин $39,000 гэхээр бас л 2 дахин хямдхан үнээр бараг орж ирэх боломжтой. Тэгэхээр эн чинь Америк чинь өөрөө бас нөгөө free trade тий open зах зээл одоо эдрийг маш их хардаг учраас хид хүртэл хичнээн одоо хизээ хүртэл одоо хятадын машиныг бүр хориглох вэ гэдэг чинь бас том асуулт. Яагаад гэвэл засгийн газар байн хориглоод байж бас болохгүй тий. Хэрвээ арт түмэн нь ингээд маш их одоо арт түмнээс маш их эрэлт гарч ирэх юм бол оруулахаас өөр арга байхгүй байж магадгүй. Арт түмнээс ингээд харах юм бол яг older generation арай хөгшин хүмүүс болоод ингээд нөгөө хятад машин юм уу ч юм уу тий. Нэг тиймэрхүү стигматай байдаг учраас судалгаагаар харахад бол 26% нь өнөөдөр ингээд асуухад хятадын машиныг бол яг бодолцож үзнэ гэж харж байгаа. Тэгтээ чи younger generation одоо нөгөө Gen Z эдрийг ингээд харах юм бол тэр хүмүүс ч нь бол илүү одоо price sensitive те 76% нь өнөөдөр хятадын машиныг бол бодолцож үзнэ гэж харж байгаа. Биш те харин те тэгэхээр эн чинь яг цахилгаан машин дээр бол нэг тиймэрхүү байна. Нөгөө ирээдүйд одоо химэл оюухан те робот такси ч юм уу те autonomous vehicle эдрийг ингээ хараад үзэх юм бол яа харахгүй миний бодлоор Tesla илүү байгаа BYD-гаас. Өнөөдөр BYD бол яг тийм autonomous car үйлдвэрлэлээгүй байгаа ах тийм миний бодсоор яг God's Eye танилцуулсан God's Eye гэж танилцуулсан. Гэхдээ God's Eye нь бол тийм яг fully autonomous бол биш. Одоо autonomous чинь дотроо level-үүдтэй level 1 2 3 4 гээд level 4 гэдэг нь болохоор яг өнөөдөр чи тэр машин дотор суугаад өөр юу ч хийхгүй яг тэр машин ингээд чамайг ингээд аваа явах тим хэмжээний химэл оюуханыг бий болгосон тийм машин байгаа. Тэр машин бол өнөөдөр баг зөвхөн Waymo байна тий Google-ийн Waymo байна. Тэгээд Tesla бол тэрийг бас үйлдвэрлэж байгаа. Тэр нь гэхдээ тэрийг бий болгохын тулд тэр тухайн бас нэг орчныг бас яг химэл оюуханжуулах хэрэгтэй тий. Тэгэхээр нөө state мужаар тэр явдаг ч юм уу эсвэл одоо хотоор явдаг ч юм уу. Тэрийг бол BYD арай очаагүй тий. God's Eye гэдэг нь болохоор level 2 юм билэ. Level 2 гэдэг нь одоо нөө lane shift ч юм уу тий. Чи highway дээр ингээд явж байгаад нэг баруунаас зүүн рүү шилжих үед ч юм уу тий. Эсвэл чи машинаа тавихтаа одоо өөрөө тавих шаардлагагүй машин чинь зүгээр өөрөө парклчих болох ч юм уу. Тиймэрхүү юмнуудыг бол өнөөдөр хийж байгаа тий. За тэгээ үргэлжлүүлээд яг энэтэй холбоотойгоор асуухад бол хоёлаа энэ цахилгаан машины зах зээл дээр бол сарыг дурдлаа. Тэгээ бас ярихгүй байж болохгүй нэг сэдв бол химэл оюухан. Ер нь бол цахилгаан машины одоо хөгжлийг хурцсах байгаа зүйл чинь бас нэг талаараа химэл оюуханы хөгжил гэж харж байгаа. Тэгээд цахилгаан машин технологийн хувьд бол химэл оюуханыг компаниуд ялангуяа Tesla, BYD хоёр яаж ашиглаж байна. Миний харж байгаагаар бол хоёлаа сая ярьсанчлан Tesla бол энэ зах зээл дээр бол илүү том тоглогч болоод байна. Тэгээ илүү урд явж байна гэдгийг бол сая илэрхийлсэн. Гэтэ ер нь бол яг EV дээр бол яаж химэл оюуханыг компаниуд ашиглаж байна. Юуны төлөө өрсөлдөд байна гэдгийг ярих юм бол тийм миний бодлоор химэл оюуханыг бүх талд л ашиглаж байгаа. Тэг химэл оюуханыг өнөөдөр ашиглаж байгаа ирээдүйд ашиглана. Өнөөдөр яаж ашиглаж байгаа гэхээр яг одоо тэр цахилгаан машиныг одоо бий болгох өнөөдөрхөн тэр нөө manufacturing process нь Tesla BYD гэдэг хоёр компани хоёулаа өнөөдөр vertically integrated гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо тухайн машиныг одоо юу дизайн хийхээс яг тэр manufacturing plant-ыг бий болохоос үйлдвэрийг бий болохоос тэрийг яг үйлдвэрлээд за тэгээд distribution бүр end to end гэдэг те эхлэхээс дуусаад зарах хүртэлх тэр бүх процессыг яг өнөөдөр өөрсдөө own хийдэг. Бусад компаниуд бол тийм биш те. Tesla батарей хаанаас авдаг? Tesla батарейг өөрөө хийдэг хаа. Би тэгж ойлгосон те. Тэгтээ яг нөгөө за батарей гэхээс илүүтэйгээр ерөөхдөө за чип хагас дамжуулагч юм уу иймэрхүү ингээ бүтээгдэхүүнүүдийг өөрөө хийдгүүгүй гэхээр тэр бас том асуулт те. Яг яаж зарим нь болохоор дизайн хийгээд зарим нь болохоор бүсэлээд те. Одоо чинь хагас дамжуулагчийг бол жишээ нь хоёр аргаар хийж байгаа. За Nvidia бол жишээ нь яг өнөөдөр хагас дамжуулагчийг хийдэггүй гэвэл хийдэггүй шүү дээ те. Нэг нь дизайн хийн, нөгөөх нь болохоор ухсарна гэх юм уу. Дизайныг нь бол Nvidia өөрөө хийдэг, ухсралтыг нь болохоор өнөөдөр TSMC ухсрал буюу одоо манай компьютерт ашиглаж байгаа одоо юу бол хавтан болгож байгаа шүү дээ, жижиг хавтан болгож байгаа тийм. Гэхдээ юу Tesla чинь айгүй том одоо яг нөгөө battery manufacturing plant-уудтай шүү дээ те. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол дизайн хийгээд тэгээд бас ухсралтыг бас юу юм бэ? Америкийн компаниуд ялангуяа Tesla одоо зэрэг компаниуд яагаад юунаас хараад байна гэвэл түүхийдээс хараад байгаа юм бэл. Яг үнэ. Тэгэхээр түүхийд гэдэг чинь одоо нэг geopolitical те. Өнөөдөр Трамп жишээ нь за шууд одоо тийм 1000% баг тариф хятадд тавьчмаар байгаа те. Данч тавих гэхээр
нөгөө raw material те rare earth materialууд тэд нар чинь бүгд өнөөдөр баг 90% илүү яг нөгөө хятадд байгаа учраас заавалчгүй. Тэрнээсээ болоод сая 7 хоног л 2-7 хоногийн өмнө за яг чи манай Nvidia-гаас үйлдвэрлэсэн одоо угсарсан энэ хагас дамжуулах чипүүдийг буцаагаад хятад руу ингээд зарах боломжийг буцаагаад олгож өгсөн те. Яг өгөө аваатай байхгүй бол те. Яа үнэ. За үргэлжлэл байла нөгөө хиймэл оюухан. Тийм хиймэл оюухан. Тэгэхээр яг энэ нөгөө end-to-end процессыг би ярьсан те. Тэгээ end-to-end процесс чинь хиймэл оюухан зөндөө одоо нөгөө нэг бүтээмжийг те эсвэл костыг багасгах ч юм уу те зардлыг багасгах байдлаар бол орж байгаа. Гэхдээ ирээдүйд бол яг энэ хиймэл оюухан чинь яг нөгөө хүний одоо юзер дээр ирээд автономous одоо тэр autonomous car-ыг те машиныг бий болгоход бол маш ихээр хэрэглэгдэх бах. Autonomous car-ыг бий болгоно гэдэг нь өөрөө тэр софтверыг одоо бий болгох хэрэгтэй. Тэгээ софтвероос хажууд тэр нөгөө surrounding буюу бас хажуудлах бүх хүмүүдийг бас бий болгох хэрэгтэй те. Тэр autonomous car чинь ингээд явж ийн гэдэг чинь зөндөө олон сенсорууд хэрэгтэй. Тэр сенсорууд нь болохоор тэр тухайн хажууд байгаа тэр интернет одоо 5G 6G network-тэй ингээд бас хоорондоо ингээд холболцоо. Тэгэхээр тэднэрд бол хиймэл явах нэлээд хэрэг болох бах. Тэгээ мэдээж энэ чинь software defined car гэж яриад байгаа тий. Hardware-ээс илүүтэйгээр илүү software defined. Тэгээ тэр software-ыг өнөөдөр бий болгохын тулд маш их хиймэл явах хэрэгтэй. Хиймэл явахныгаа тэгээ дараа нь тэр software бий болгосны дараа train хийх хэрэгтэй. Train хийхийн тулд маш олон цагийн хүмүүсийн нөгөө нэг машин барьсан тэр дата хэрэгтэй. Нэг бол тэрийг чи өөрөө симуляц компьютер дээр симуляц хийж болгоно. Тэрэн дээр симуляц гэдэг нь төлөвлөж болно тий. Симуляц гэдэг нь болохоор зүгээр тийм компьютер дээр ингээд өөрөнгө гэсэн нөгөө сценариудыг бий болгоод тэр сценариу дээр симуляц үүсгээд гэхдээ яг нөгөө real life буюу амьдрал дээр бий болж байгаа хүмүүсийн ингээд нөгөө машин барьж байгаа тэр дата бол хамаагүй одоо valuable тий хамаагүй чухал байгаа. Тэрэн дээр бол миний бодлоор Tesla илүү байгаа. Тэгээ яагаад бол Tesla өнөөдөр өөрийн одоо машинаа бий болгоцсон. За тэгээ Google-ийн одоо Waymo дээр байгаа тэр датануудыг бол Tesla авах боломжтой. Хятадд тэгтээ өнөөдөр BYD чинь цахилгаан машин хэдэн сая даваад ингээд явчихаараа тэндээс зөндөө олон дата одоо ирээдүйд цуглуулах боломжтой болчихж байгаа байхгүй тий. Тэгээд хэдийгээр өнөөдөр Tesla хятадд өөрсдийнхөө машинуудыг ингээд зарж байгаа ч гэсэн тэндээс цугларч байгаа датаг буцаад Tesla өнөөдөр авах боломжгүй. Эсвэл маш одоо хаагдмал байдлаар авах ч юм уу тий. Тэр нэргээд бас Tesla-д нөгөө сөргөөр нөлөөлж магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө хиймэл оюухан гэдэг чинь дата хаана байна? Дата их байгаа хүн ерөнхийдөө очиж байгаа, тоглож очиж байгаа тий. Тэгэхээр хятад хамгийн хүнтэй тэнд хамгийн том зах зээл байна. Тэнд хамгийн их дата өнөөдөр бий болно. Тэр датанд өнөөдөр BYD хамгийн ойрхон байна. Тэгэхээр ирээдүйд бас хиймэл оюухан дээр ч гэсэн BYD competitive advantage гэж магадгүй. За тэгээ ерөнхийдөө хэлэх юм бол сахны хүртэл бол нөгөө Tesla-гийн зүгээс бол илүү тоонд биш одоо үнэнд анхаарал хандуулсан одоо чиглэл барьж ажиллаж байсан бол ер нь ажиглах юм бол Tesla-гийн сая бас 2 дугаар үйлдвэрлэлийн тайлан гарлаа. Нэг машинд нөгөөх одоо үн бол харьцангуй бууж эхэлж байгаа юм билээ. Тэгэхээр юу гэж нөхөөр илүү олон үнд заряал гэж бодоод байгаа юм байна лээ. Үнэн. Яг нэг талаас харах юм бол тийм байна. Нөгөө талаас хүчин зүйлүүд зөндөө байгаа л та тий. Эхнийх нь бол тэгтээ тэргөө батарейг бий болгох тэр зардал жил болгон унж байгаа. Тэгэхээр батарей чинь өөрөө цахилгаан машиныг бий болгох нийт зардлын 35%. Тэгэхээр тэр одоо компонент тэр зардлын нэг хэсэг нь ингээд нэлээд унаад хахаар тэгтээ тэргөө Tesla ч гэсэн бусад бүх өөр тоглогчид ч гэсэн өөрсдийнхөө одоо цахилгаан машиныхаа үнийг унгах одоо боломж гарч ирж байна. Нэгдүгээрт хоёрдугаарт маш их өрсөлдөөн байна тий. Тэгээ хятадын компаниуд Tesla-тай маш хурдан ойртод эхэлчлээ. Тийм учраас тэд нартэй өнөөдөр өрсөлдөхийн тулд тэгтээ тэргөө үнэ унгахаас бас аргагүй болж эхэлж байна тий. Гуравдугаарт бол Elon Musk өөрөө бас янз бүрийн өөр юмнууд хийгээ тий. Сая Dodge гэдэг улс төрд ороод тий. Тэгээд өөр зөндөө одоо SpaceX гээл XAI зөндөө олон өөр юмнуудтай бочраас бас яг энэ Tesla гэдэг компани дээр өнөөдрийг төвлөрөхгүй байна гэдэг бас асуудал гарсан. Тийм ч учраас тэрийг бас өөрөө хүлээн зөвшөөрсөн тий. Тэр өөрөө хүлээн зөвшөөрөө 5 сард за би ер нь буцаа Tesla руугаа жоохон төвлөрөхгүй бол болохгүй нэ гэдэг Dodge-аас чинь гарсан ч юм уу тий. Яа тэр бас ажилласан бэхээр нөгөө за утас бол 2 жил болгонд биш ээ. Жил болгон өнөөдөр нэг шинэ утас гарч ирдэг те. За Samsung бол жилд 2 утас гаргаж ирдэг те. Тэгэхээр бол нэлээд олон байгаа даа шүү. Тэгэхэд машин дээр бол яадаг вэ гэхээр энэ том одоо дээр үеийн одоо Ford Mor GM эдэр чинь баг нэг машина 8 жилд нэг солиод байгаа юм яадаг те. Нөгөө апгрейд хийхтэй. Тэгэхэд өнөөдөр яг энэ цахилгаан машины зах зээл бол
хятадд ерөөсө 12 сард нэг гарч ирээд байгаа байхгүй юу? Нэг апгрейд гарч ирээд тэгээд тэр шинэ модель нь болохоор өмнөх модельээс илүү хямдхан. Тэгэхээр Tesla бол тийм хурдан бас гаргаж ирж чадахгүй юм шиг байна тий. Тэгээд тэрэн дээр product бүтээгдэхүүн тал дээр бас илүү ажиллагээд Elon Musk буцаад анхаарал төвлөрүүлж байгаа шиг байна. Ер нь автомашины зах зээл бол нэлээд сонирхолтой юм билээ. Ялангуяа ингээд сонирхол судалдаг хүмүүсийн хувьд бол цахилгаан машины зах зээл гэж ярьж байгаа болохоор яг автомашин ингээд сонирхтын донд бол дотоод шатлалтад хөдөлгүүртэй машин бол нэлээд хот хэвээрээ байгаа. Тэгэл уралдааны машин тий. Гэхдээ яг сая өнгөрсөн 1-р 2025 оны 1-р үлрэл BYD-с нэг машин танилцуулсан нэг цахилгаан хөдөлгүүртэй хурдны машин бол танилцуулаад тэр нь нэлээд хот топик болж явсан. Тэгээ тэрний юу бас үр дагавар эх онуудад яаж гарах нь гэдэг нь бас сонирхолтой. Тийм, бараг яг F1 шиг нэг тийм racing car байсан тийм. Тиймэрхүү машинуудыг өнөөдөр бий болгож байна гэдэг чинь тэрнээс бол нэг тийм одоо үр ашиг ч юм уу тий нэг profit бол нэг харахгүй байгаа. Тэр чинь бол зөвхөн нөгөө awareness branding, тэр нэг branding байхгүй юу? Тэр branding нь юу гэсэн үг гэхээр бид нар бол одоо Porsche тий одоо тэр бүх одоо Америкийн small гадаадын том компаниудтай бид нар бол өнөөдөр өрсөлдөх чадвартай. Бидний өнөөдөр brand image бол юм хүчтэй болсон байна. Бид нар бол одоо манай BYD гэдэг компани бол зөвхөн ингээд нэг mass marketed тий хямдхан үнэтэй олноор зардаг тийм low cost тийм компани бол одоо бид нар бишээ. Бид нар бол яг энэ зах зээлийн хувьд target audience-ийн хувьд ингээд дээшгээ premium market руу орж ирж байна гэдэг маш том сигнал сая боллоо тий. За тэгээ манай юу маань бас цаг төгж байна. Зурлаач. Явлаа. Дуусах 7 хоног хоёлаа бас сонирхолтой сэдвээр уулзцгаая. Тэгээд манай үзэгчид гэсэн бас юу гэж харж байгаа бах тий сонсогчдод одоо яг EV market зах зээлийн хувьд өнөөдөр Tesla илүү байна уу эсвэл BYD илүү байна уу. За тэгээ ирээдүйд хиймэл оюухан autonomous car дээр ерөнхийдөө хин илүү тэргүүлэх вэ? Winner takes all уу одоо яг зөвхөн нэг компани өнөөдөр ингээд dominant байх уу эсвэл олон компаниудтэй хоорондоо өрсөлдөх үү? Polar байх уу? Тэр бүгд дээр өөрсдийнхөө бодлыг бас хуваалцаарай. Тэгээ бас манай одоо сувгийг маань дагаж дэмжээрэй, subscribe дараарай. Тэгж хэлээ да манай шинэхэн сувгийг. Тэгээ бид хоёроос 7 хоног болгон аль болох энэ контентоо таслахгүйгээр 7 хоногийнхоо тайм мэдээллүүдийг хүргэх гэж хичээх болно. За баярлалаа. Хамгийн анхны дугаар тий. хандсан. За баярлалаа.